Өөдөө эхлээд 10 жил болж байна. 10 жил. Тэгээ очир мөнгөранга манай цагаал. Мөнгөр гэдэг хүн байна. Манайх одоо сүүлийн 2 жил сүмбрийг хардлагт нөөц махыг бэлтгэн нийлүүлж байгаа. Надлан манайхаас нөөц мах, хоньны махаас энэ жил яманы мах нөөцийн савлагтаад гарч байна. Энэ юу мах вэ? Энэ яманы мах. Яманы мах үү? Энэ жил нөөц 10 тонн яманы махыг одоо амжилттай юу зарагдаад дуусчих шиг. Одоо нэг тонн гарам халууд. За ямар төрлийн махнууд ингээд дандаа англи ялгалсан юм. Ер нь тэмээний махнаас бус 5 шуу малын бүх мах англигдэн босож орон нутгийн хэрэгтэд түгээгт зарагддаг. За энэ төцгийн юуны Сүмбрийн мал эмнэлгийн лаборатори гэсэн. Энд ингээ хийлгээд шинжилгээ хийлгээд гар үүсэм чи бүх юм тодорхой. За энэ хоньны ястаа мах голоос гэсэн үг. Одоо хаанаас авч ийм махаа? Энэ дундуу аймгийн энэ цагаан дээр хов ухтаалаас бэлтгэн нийлүүлдэг энэ манайх бүх юм ээ. Ер нь 5 сар худалдаа авчтай. 5-6 ачтаас авч байгаа. Малчаас малаа худалдаж аваад тусгай малчин маллуулаад 9-11 сар нэтлээд одоо энэ мах жишээ нь цоо шинээрээ. Цоо шинээрээ ингээд доцтой шуудалж жингээ хаягл байхгүй. Зү. Одоо энэ өөрөө зүсдэг машин чинь. Саяны дундуур нь тий. Дундуур нь зүсдэг хуваагаар. Одоо гулуулсан бүгд өрөвдөг машин байна. Тэгэл тэр болохоор бакалтай машин. Энэ одоо цагт 3000 бууц хэвлэн. Бууцных юм бо тий. Одоо мах хэсгэлт. Зөв. Гомор нүлгч. Махныг хэсгээ нь хоёрт зуны цагт ялаа шуумал шаваад ахгүй энд 10 гол бол орчинд. За. Тэгээд өөрөө ёоны гэрэлтэй яж болгочтой. Нэмг 18-аас хасаа 18 хүртэл өөрөө хална. Тэгээд энэ болохоор манай бакалдаг машин. Бакалдаг тий. Саний бакалдсан байгаа тий. Энийг ингээд хийгээ гараараа татахгүй юу? За. Тэгсэн чинь яг нэг ганцхан шуудаг бол гараад ич. За. Хүн болгосон дээр олон бол гарч чадахгүй. Тэгээд ингэ бодохгүй энийг нь яавал ингэ татахгүй гэж леботын зарчмаар нэг юм болж ир энэ дээр юуцсан чи буруу үед энийгээ зөндөө одоо өвчээд байгаа. Энэ доор үү? Энэ 15 доор орж байгаа. Доор нөө 15 доор. Тий. Цаашаа дээр одоо уг нь бол болдог бол энэ гадагшаал мах ирүүл одоо энэ 5 цулыг яагдаад байгаа нэг босруулаа англиад гаргавал энэ экспорт хийх гэдэг юм шүү дээ. Ингийн бол энэ бол өнөөдөр энэ маш олон ажлын байр бий болохоос гадна энэ одоо намрын цагт энийг зүгээр уртлын хогийн цагт хайж идэг өгөхгүй. Би бол одоо энэ чинь өөрийнхөө худалдаж авсан мал юм бас хаяхад тайрыг бүгдийг авч цэвэрлүүлээ. Ястуулаад ингээ гаргадаг өгөхгүй. Хэрвээ энэ гадагшны гаргаад ингэх юм бол тэр хаяад амиг бүгдийг нь худалдаж аваад энд ангилан босруулаад ийм болгоод гаргах юм бол бүрэн бололцоо манай аймагт байгаа байхгүй.